Зя та бүхэнд хүүтэй хүн бүр сонсох шүлгийг уншиж танилцуулъя. Дороо амьдрал дээрлэх нь дөрвөн бай миний хүү. Дотгошоо шаналвал бэтгэр нь гаргаж бай миний хүү. Зүдэр, ядар, өөрийгөө ял зүтгэлтэй бай миний хүү. Шантрахыг чинь би үзэхгүй шарттай бай миний хүү. Тэсэр задар өөрийгөө чөлөөл тэмцэлтэй бай миний хүү. Ухрахыг чинь би харахгүй урагшилж бай миний хүү. Унш бясалгал өөрийгөө ол. Урмын үгээр сэтгэлээ хоолол. Уйтгалахыг чинь би үзэхгүй ургаж бай миний хүү. Тэвэр нөхрөл өөрийгөө нэ тийм яруу амьдр миний хүү. Хоргүй харгүй цагаахан дээрээ хорвоо ямар сайхныг мэдэр. Итэг инээ хуурт хүнийг тань игэл даруухан амьдр миний хүү. Хайрл дурал алд харамс хагцлын гашууныг эртгэн амс. Бэлэг танхаа хээ гүндүүгүйч бие зүв авч яв. Амглан орш мөргөлчин биштэй сүсгт хүлэгдэлгүй мөрөөдөлшгөө гигэн амьдр. Их түүдгийн дүл бай, их сүлдний хөл бай, их нүүдлийн хөдөж бай, их орныхоо хотож бай. Амдын сайныг шилж нөхрөл, амргийн сайхныг сорж ханил. Бүгдийн дотроос олж дотноос бүхний ихэнд хүндэлж харц. Худал хуурмгаас хол хөндийн нэр бүтэн явдаг юм шүү. Хулгайч лөөвчтаас зайбар мөр цагаан л явдаг юм шүү. Амьдрал өөрөө тэмцэн шүү. Ахваалчтай бай миний хүү. Ад жаргал гэдэг хоромхон шүү. Амжиж хүрт миний хүү. Тэмцэл гэдэг төвчээр шүү. Тинхээтэй бин аавын хүү. Ялт гэдэг богинохон шүү. Ямагт сэрэмжтэй бай миний хүү. Үрхийн тулд олдог юм шүү. Үүнийг санаж яваарай. Үлдээхийн тулд үндэслэдэг юм шүү. Үрийн буйныг хайрлаж яваарай. Баялаг хураагаад авч явахгүйгээс хойш байгаагаа бусадтай хуваалцаарай. Залхуу амжилтгүйг ивэн тэтгэж заяагаа битгий хэртүүлээрэ. Ханилсан бол хайж явахгүй халамжтай бай миний хүү. Нөхөрсөн бол муу хэлэхгүй нөмөртэй бай миний хүү. Шийдэхээс өмнө олон эргэцүүл шийдвэртэй харин үнэнч бай. Хэлхээс уртж сайтар бод хэлсэндээ харин хүрч бай. Нөхцөл байдал өөрчлөгдөх бүд нөхөж сайжруулах хурдан зогц. Хөшүүн хатчиг байрандаа байлгүй хөгжлийн түүчээ болж цэцгэл. Чадал муутайг нь бүүдээрлэх чанга бай миний хүү. Балмад муухагт бүү хонзог нь барилтай бай миний хүү. Хүүтэй хүн бүр сонсох шүлгийг зохиогч нь эрх бүхий хүн нь хэн болохыг мэдэхгүй ч энэ шүлгийг Мистер Т та бүхэнд уншиж танилцууллаа. Баярлалаа та бүхэнд.